Эрдэнэсүрэн гэдэг Монголын мэргэжлийн спорт автомашины холбооны сонирхчтой ангиллын шинэ тамирчин байгаа. 2023 оноос ер нь хичээлдэж эхэлж байгаа. За багасаа л ер нь бол техник сонирхолтойсэн манай аав болохоор механик хүн. Тэгээд бас тээвэрчин, геологч. Тэгээд аавыгаа дагаад ер нь хөдөө гадаа их явж машин тээвэртэй их харьцдаг байсан. Тийм болохоор ч тэр техникт аягүй сонирхолтой байсан. Багын ах маань механик машиныг ер нь яаж унахыг, яаж хөдлөхийг надад анх зааж өгчээсэн. Тэгэл түүнээс хойш маш их сонирхдаг болсон да. Тэгээд манай нөхөр маань дрифтийн тамирчин л та. Мэргэжлийн английн өсөх баяр гэдэг тамирчин байдаг. Тэгээд нөхрийнхээ одоо оролцож байгаа тэмцээнүүдийг алгасахгүй үзэж дэмждэг байсан. Гэтэ ер нь бол өөрөө бол дрифтийн спортод ингээд тамирчин болоод явна гэж огт ер нь бодож байгаагүй. Ер нь бол зүгээр ингийн үедээ ч гэсэн спорт машин ундаг байсан ч гэсэн тамирчин болно гэсэн яг тийм амар хүсэж бодожсэн юм зүйл бол байгаагүй. Харин эхлүүлж авснаас хойш маш их тантж байгаа, маш их туртаа болж байгаа. Бүр улам сайжрахыг хүсэж байгаа. Би яг дотроо төсөөлдөг байсан л да. Бэлтгэл хийхдээ ингээд нөхрийнхээ ард урдаа гараад хамт дрифтлэхтэй. Яг тэр мэдрэмж ер нь ингээд гэр бүлийн хоёр хичээлж байгаагийн юм гоё тал нөх гэж бодчихсон. Тэгээд одоохондоо арайч нөхөртэйгээ хамт бэлтгэлээгээд тэгээд хамтдаа явж чадаагүй л байна л да. Тэгээ одоо энэ 6 сарын 1-нд болох фестивалаас өмнө бэлтгэлийг ер нь ингээд хамт хий гэж бодож байгаа. Тэгээд мөн одоо машин тэргээ янзлахад оройтн тэрийг бол маш сайн ойлгож гэртээ үлээ суудаг. Тэгэл ерөнхийдөө миний машины хэвтрэл гэмтэл бүгдийг манай нөхөр ер нь янзалж хариуцж явдаг. За сэтгэл зүйн бэлтгэл бол маш чухал юм билээ. Тэгээд оролцсон тэмцээнүүдтэй ерөөсөө сандралаас болоод чаддаг зүйлээ чадахгүй болох савдгуу газраас савдаг гэх мэт алдаанууд маш их гаргаж байгаа. Тэгээд тэрэн дээрээ бас өөрийгөө бэлтгэхийн тулд сэтгэл зүй дээрээ бас аягүй анхаарж байгаа. Тэгэл одооноос ингээл өөртөө ярилцаал, машинтаа ярилцаал, машин дотроо суухдаа за одоо хоёуланд нь тэдэн хоног үлдлээ. Хоёулаа хамтдаа хийцгээе гэл аягүй их ярьдаг болсон байл. Ер нь энэ дрифтийн спортыг ингээд харж сонирхдаг байхдаа Альтеза Кузов амар гоё санагддаг байсан. Тэгээ миний ерөөсөө авсан анхны машин болохоор 3SG20 MT механик Альтеза байсан. Тэгээ яг ийм хөхөнгөтэй. Тэгээ тэр машинаа нэлийн унж бас нэг механик машины дүртэй болж исэн. Тэгээд одоо энэ байгаа машин маань болохоор яг дрифтлэн гэж бодож ер нь аваагүй. Өмнөх нөгөө анх авсан машинтай минь төстэй, хөхөнгөтэй, тэгээд салон, нэг жизи болохоор за унжаад ер нь зарандаа гэсэн бодолтой байсан чаа. Манай гаражид 63 талбай явж таарад. Тэгээд очиод нэг машинаараа нүгээрээ анх удаа эргэж утсан байхгүй юу. Тэгэд бүр амар тийм эвтэйхэн, тухтай, бүр маш гоё мэдрэмж өгөөд тэгээд түүнээс хойш салж хацгаа байсан да. Яг эрэгтэй хүмүүс яг эмэгтэйчүүдийг бодвол илүү их тийм зөрөгтэй байдаг юм шиг надад санагдсан. Би өөрийгөө ер нь айгүй зөрөгтэй л гэж боддог л доо. Тэгсэн чинь одоо яг энэс ингээл за машинаа ингэчүү тэгчүү гэл жоохон ингээл айц сандраад байдаг болсон байлээ. Тийм учраас одоо үзэгчдэд бас ингээд ганц ингээд оролцож байгаа тамирчин нь эмэгтэй тамирчин нь бас алдаад саваад унах хэцүү байдаг болов гэж би амар санаа зовдөг л доо. Тэгээд тэрнээсээ болоод ч тэр за ингээд намайг ингээ хүмүүс харж байгаа даа гэд тэрнээсээ болоод сандраад бас нэг алдах тохиолдлууд байдаг. Дрифтийн спортод сонирхолтой охтын GDM Girls Mongolian crew-гийн одоо 4-5 тамирчид байдаг. Тэгээд 6 сарын 1-ээс 4-ний хооронд болох Power Expo фестивалд манай охид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох болно. Power Expo Festival.